За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Би аймаг орон нутгийн сонгуулийн 24-р тойрог буюу Ховд аймгийн үндэс сумаас Монгол Ардын намаас нэр дэвшиж байна. Намайг Дайр ханд гэдэг. Үндэс сумын тухайд бол бас аслагдсан сум гэдгээрээ онцлогтой сум. За мэдээж алдрагдгийн өмнө сум орон нутгийн хөгжлийн өмнө бас тулгамдж байгаа олон асуудлууд байгаа бах. Та юун төрөнд ажиллаа хаанаас эхлүүлэх гэсэн юм бодолтой байна. За Ховд аймгийн үндэс сум бол нэгдүгээр таслагдсан бүс нутаг, хоёрдугаар газар нутгийн хэмжээ болон хүн амын доогоор бол аймагтай хамгийн хоёрт орж байгаа юм том сум. За Ховд аймгийн үндэс сумын байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, ард иргэдийн амжиргааны төвшин, за дотоодын нийт бүтээгдэхүүн нийгэм эдийн засгийн судалгааны хамгийн багадаа 5, ихтэй 20 жилийн судалгааны дундаж дүнг харьцуулж үзэхэд хамгийн эрсдэл өндөртэй бүс нутагт хамаардаг. Ийм учраас бол тухайн эрсдлийг даван туулах малчтын амжиргааг дэмжсэн байгаль хамгааллын ажлуудыг хийж эхэлсэн байгаа. За үүнтэй уялдуулаад тухайн бүс нутагт тохирсон ажлуудыг бол хийхээр төлөвлөсөн ажлуудаа цааш дөрвөлжүүлнэ гэж тооцож байна. Жишээлбэл булаг шанд хамгаалах, бэлчээрийг хамгаалах, за бэлчээрийн зорилт дээр ундны ус гаргах ч юм уу, аль эсвэл ойжолт хийх ийм ажлуудыг бид нар бол байгаль хамгааллын түвшинд хийж өргөжлүүлээд явж байгаа. Мөн дээр нь бол үндэс сумын жишээлбэл онцлог багууд бий. Улиас баг гэхэд ямаа ихтэй. Тэгэхээр энэ ямаа бол ноолор нь бол микрон шаардлага хангасан цөмсөрөг батлагдсан үйлдвэр сортуудыг авчиж өвжүүлэх өсгөх. За хоёрдугаар багт буюу цутаан цагаан хоньыг нутагшуулах гэх мэт ийм ажлуудыг хийхээр төлөвлөсөн байгаа. Ер нь бол ажлуудаа хийж эхэлсэн, цаашид ажлаа өргөжлүүлэн хийхээр төлөвлөж байгаа.